Монгол Улсын эрхлэгч ухнаагийн хөрөлцгийн урилгаар хөрөлцөн ирсэн бүгд найрамдах Солонгос улсын ерөнхийлөгч ИЖМ-ны төрийн ажил үргэлжилж байна. Хоёр улсын төрийн төргөө аль биесний хилцээ хэлээ. Ерөнхийлөгч хөрөлцөх манай 3 дахь хөрш стратегийн чухал түнш бүгд найрамдах Солонгос улсын ерөнхийлөгч ИЖМ гэргийн хамт хөрөлцөн ирж төрт ёс тусгаар тогтнол үндэсний эв нэгдлийн бэлэгдэл үндэсний их баяр наадмын нээлтэнд хүндэт зочдын хувьд оролцох гэж байгаад талархаж байгаагаа илэрхийллээ. Халуун дотноор хүлээн авч байгаа ерөнхийлөгч хөрөлцөх гэргийн боловсролцог болон Монголын төр засаг ард түмэнд ерөнхийлөгч ИЖМ талархал илэрхийллээ. Бүгд найрамдах Солонгос улсын төрийн төргөн түвшинд 15 жилийн дараа хийж байгаа энэ айлчлал хоёр улсын харилцааны алтан үеийн эхлэл болно гэдэгт итгэлтэй байгаагаа талууд тодтоглоо. Төрийн төргөнөөр өнгөрсөн 36 жилийн харилцааны ололт амжилтаа дүгнэн харилцаа хамтын ажиллагаа ардчлал, хүний эрх хэрэгжүүлөө, зах зээлийн эдийн засгийг эрхэмсэн нийтлэг үнд зүйлс тулгуурлан бүх салбарт өргөжин тэлж стратегийн түншлэлийн түвшинд хөгжиж байгааг тэмдэглэлээ. Харилцан ажилтал улс төрийн яриа хэлцэл идэвхтэй өрнөж байгааг талуудаа сайшааж цар тахлын үед төрийн төргөнөөрийн цахим уулзалтаар харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хөгжүүлэхээр тохиролцож байсныг онцоллоо. Хоёр улсын ерөнхийлөгчийн түвшинд тохиролцсон асуудлууд бодит ажил хэрэг болж байгааг тэмдэглэж цаашаад худалдаа эдийн засаг болон бүх салбарт харилцан ашигтай хамтран ажиллах өргөн боломж байгаа гэдэгт санал нэгтлээ. Айлчлалын хүрээнд засгийн газар болон байгууллага хоорондын 21 баримтчигт гарын үсэг зурлаа. Хамтарсан тунхлад гаргаж байгааг мөн сайшаалаа. Айлчлалын үр дүнд хэлэлцэж тохирсон зүйлсийг бодит ажил хэрэг болгоход засгийн газар хоорондын хамтарсан хороо болон салбаруудын зөвлөдөг механизмууд идэвхтэй ажиллахын чухлыг онцолсон юм. Монгол-Солонгосын ижүүрэн эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг харилцан үр ашигтай байх зарчим тулгуурлан байгуулахын төлөө байгаагаан талууд тодтоглоо. Төрийн төргөнөөр хоёр улсын засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт нийтлэг байдлаараа туссан чухал ашигт малтмал дэд үтц ногоон эдийн засаг дижитал шилжилтийн салбарыг дэвшилт технологи тулгуурлан хөгжүүлж хамтран ажиллахаар тогтлоо. Монгол улсын нийгмийн эдийн засгийн хөгжилд бүгд найрамдах Солонгос улсын хөнгөлөлттэй зээл буцалтгүй тусламжийн төсөл хөтөлбөрүүд чухал хувь нэмэр оруулж ирсэнд Монголын ард түмэн ямаг талархаж байдгийг ерөнхийлөгч хөрөлцөх онцоллоо. Мөн бүгд найрамдах Солонгос улсын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Солонго 1-2 орон сууцны хорол төсөл амжилттай хэрэгжиж байгааг тэмдэглэлээ. Тэрбумод эрүүл Монгол хүн хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөн болон ерөнхийлөгчийн илгээд 2100 тэтгэлэгт хөтөлбөрийг Солонгосын талд дэмжиж хамтран ажиллаж байгаа талархал илэрхийллээ. Нийслэл хар оромготыг сэргээн байгуулах чиглэлээр Солонгосын талтай хамтран ажиллах санамж жижиг байгуулсныг сайшааж Улаанбаатар хар оромт чиглэлийн төмөр замын наривчилсан зураг төсөл бүтээн байгуулалтанд хамтран ажиллах болсонд баяртай байгаагаан илэрхийлжээ.